За сайн бацхан уу бүгдээрээ Octo-Learn-ийн англи хэлний Unit 2-ын 2 дугаар хичээл тавтай байрлал. Үүнийг ол гэж хэлцгээе. Find it. Find it. Find it. Чи үүнийг олох ёстой гэж хэлцгээе. You have to find it. You have to find it. Эсвэл мэдээж you must find it гэж бас болно. You have to find it. Чи үүнийг олсон уу гэж асууцгаая. Did you find it? Did you find it? Did you find it? Би үүнийг олоогүй гэж хэлцгээе. I didn't find it. I didn't find it. I did not find it. Туслах гэж үйл үгийг хэлцгээе. To help. To help. To help. Надад тусал гэж хэлцгээе. Help me. Help me. Help me. Та надад тусалж чадах уу гэж асууцгаая. Can you help me? Can you help me? Can you help me? Одоо бүгдээрээ та надад тусалж болох уу гэж арай ээлдэг соёлтой аргаар асууж сурцгаая. Тэхийн тулд can гэдгийг өнгөрсөн цагаар нь өөргөнө гэсэн үг. Could you help me? Could you help me? Альва асуултыг илүү ээлдгээр асуухын тулд бид can you биш can-ийн өнгөрсөн цагийг ашиглаж could you гэж асууна. Яагаад вэ гэвэл can you гэдэг нь чадах уу гэж асууж буй хүнийхээ тухайн зүйлийг хийж чадах чадамжийг нь баг зэрэг сорж асууж байна гэсэн үг. Харин could you гэвэл болох уу, болох байсан уу гэдэг утгаар арай зөөлөж ээлдгээр асууж байна гэсэн үг. Could you help me? Could you please help me? Гэвэл мэдээж бүр ээлдэг болж байна. Could you please help me? Бас мэдээж please гэдэг үгээ сүүлд нь хэлж бас болно. Could you help me please? Could you help me please? Та надад энийг олоход тусалж болох уу гэж асууцгаая. Could you help me find it? Could you help me find it? Could you help me find it? Энэ хаана байгаа вэ гэж асууцгаая. Эсвэл тэр хаана байгаа вэ? Where is it? Where is it? Тэр хаана байсан бэ гэж асууцгаая. Where was it? Where was it? Үүнийг хай гэж хэлцгээе. Look for it. Look for it. Look for it. Би үүнийг хайж байна гэж хэлцгээе.
I'm looking for it. I am looking for it. I'm looking for it. Би үүнийг олсон гэж хэлцгээе. I found it. Тэгэхээр find гэдэг үг маань дөрмийн бус үлэг учраас finded биш, found болж байна. I found it. Харамсалтай нь эдгээр дөрмийн бус үлгүүдийг бид нар цээжээр сурах хэрэгтэй. Тэгэхээр энэ нэг жишээ нь байна. I found it. Энэ хаана байсан бэ гэж асууцгаая. Where was it? Where was it? Where was it? Тэнд байсан гэж хэлцгээе. It was there. It was there. It was there. Ширээн дээр байсан гэж хэлцгээе. It was on the table. It was on the table. It was on the table. Ширээн дээр байгаагүй гэж хэлцгээе. It wasn't on the table. It was not on the table. It wasn't on the table. Тэгвэл хаана байсан юм гэж асууцгаая. Then where was it? Then where was it? Then tell me, where was it? Би мэдэхгүй гэж хэлцгээе. I don't know. I do not know. I don't know. Санаа гэж хэлцгээе. Idea. 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 Ёстой мэдхүйм алга гэж хэлцгээе. I have no idea. I have no idea. I have no idea. To find out гэх юм бол альва зүйлийг олж мэдэх гэсэн үг. Тэгэхээр шууд утгаар нь гаргаж олох, эсвэл гадагш нь олох гэсэн утгатай. Нуугдсан байсан зүйлийг гаргаж, ил болгож олж мэднэ гэсэн үг. To find out. Явж олж мэд гэж хэлцгээе. Go find out. Go find out. Go and find out. Хаана байгааг гэж хэлцгээе. Where it is. Where it is. Where it is. Явж хаана байгааг нь олж мэд гэж хэлцгээе. Go find out where it is. Go find out where it is. Go find out where it is. Тэд хаана байгааг олж мэд гэж хэлцгээе. Find out where they are.
Find out where they are. Where they are. Find out where they are. Би олж мэдсэн гэж хэлцгээе. I found out. I found out. I found out. Тэр эмэгтэй олж мэдсэн гэж хэлцгээе. She found out. She found out. Тэр эмэгтэй бидний хаана байгааг олж мэдсэн гэж хэлцгээе. She found out where we are. She found out where we are. She found out where we are. За should гэж маш өргөн хэрэглэгддэг заавал сурах ёстой үг. Энэ нь shall гэж үгийн өнгөрсөн цагийн хэлбэр. Гэхдээ бид should-ийг дангаар нь өнгөрсөн цагт ашиглахгүй. Одоо цагт эсвэл бүр ирээдүйн цагт ашиглаж бас болно. Shall гэдэг нь should гэдэг шигэ өргөн хэрэглэгддэг үг. Кинон дээр эсвэл бүр сүртэй үг хэрэглэж ярьдаг хүмүүс л ихэвчлэн хэрэглэдэг. Яг shall гэж юу гэсэн үг вэ гэвэл ихэвчлэн ирээдүйн төлөвлөгөө, үүрэг хариуцлагыг илэрхийлдэг. Should гэдэг нь үүнээсээ үүдэлтэй зөвлөгөө, зөвлөмж, хүлээлт эсвэл үүрэг хариуцлагыг илэрхийлдэг. За бүгдээрээ энэ үгийг ашиглаж сурцгаая. Жишээ нь you should come. You should come. Гэвэл чи ирсэн нь дээр гэж зөвлөгөө маягаар хэлж байна гэсэн үг. You need to come гэвэл баг чи заавал ирэх хэрэгтэй гэж байгаа мэт сонсогдно. You have to come гэвэл бас чи заавал ирэх ёстой гэж сонсогдно. Тэр хоёроос арай зөөлөн хувилбар нь you should come гэж ойлгож болно. You should come. Чи олж мэдсэн нь дээртэй гэж хэлцгээе. You should find out. You should find out. You should find out. Бид юу хийх ёстой вэ гэж асууцгаая. Should гэдгийг ашиглаж. What should we do? What should we do? What should we do? To figure out гэх юм бол учрыг нь олох гэсэн үг. Figure гэж үг маань дангаараа бол хэв, хэлбэр, галбир эсвэл тоо, цифр гэсэн утгатай. Харин to figure гэж үйл үг нь бодох, тооцоолох гэсэн утгатай. Тэгэхээр нийлээд to figure out гэх юм бол учрыг нь олох. Учрыг нь ол гэж хэлцгээе. Figure it out. Figure it out. Figure it out. Тэгэхээр rhythmтэй энэ rhythm-ээр нь зөв хэлэх хэрэгтэй. Figure it out. Figure it out гэж. Би үүний учрыг олж чадсангүй гэж хэлцгээе. I couldn't figure it out. I couldn't figure it out. I couldn't figure it out. Энэ надад дэндүү хэцүү байсан гэж хэлцгээе. It was too difficult for me. It was too difficult for me. It was too difficult for me. Too difficult for me. It was too difficult for me.
Би учрыг нь олцглоо гэж хэлцгээе. I figured it out. I figured it out. Тэгэхээр figure гэдэг үг маань figured гэж өнгөрсөн цаг дээр болсон байна. Учрыг нь олсон. I figured it out. I figured it out. And that is the end of lesson number 2. I hope you figured it out and I hope you learned something. I will see you next lesson.